бохир усыг 97% цэвэршүүлсэн ус. Холбооны бүгд найрамдах фирмын улсын Бергман Перми ахын бохир ус цэвэрлэх байгууламжийг танилцуулъя. Энэ цэвэрлэх байгууламж нь 5-5 мянган хүний хүчин чадалтай. За хэрэглэгчид нь гэх юм бол айл өрөх албан байгууллага, сургууль цэцэрлэг, уул уурхай кемп, аялал жуулчлалын кемп гээд газруудад тавих боломжтой. Давуу тал нь бол өнөр гардаггүй, ямар нэгэн процесс хэрэглэдэггүй. За ашиглалтын зардал багатай. Тэгээд алсын зайнаас хянах боломжтой цэвэрлэх байгууламж аамаа. За энэ кемп нь 50 хүний хүчин чадалтай багуурын цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн байгаа. За бүгдээрээ энэ цэвэрлэх байгууламжид орж танилцъя. За энэ цэвэрлэх байгууламж нь микробиологийн аргаар бохир усыг цэвэрлэдэг. Цэвэрлэгдсэн ус нь бол 97% хүртэл цэвэршүүлж гаргадаг байгаа. Энэ нь бол биологийн цэвэрлэг нь бол анхдагч тунгаагуур, биологийн тунгаагуур, хоёрдогч тунгаагуур гээд 3 процессор явагдаад энэ нь бол анхдагч тунгаагуурд бол механик холцсон тунаад биологийн тунгаагуурд ороход бол одоо манай энэ цэвэрлэх байгууламжийн ганц давуу тал нь бол биофильм гэдэг байгаа. Энэ биофильм дээр бол одоо бидний биед байгаа бичил биетнийг ямар нэгэн боцсгүйгээр ингээд суулгаад ер нь бол байнгын цэвэрлэгээтэй явагдгаараа давуу талтай тийм технологи байгаамаа. Дөрөвдөх нь бол бүрэн автомат алсын зайнаас ажиллаж байгаа дооны төхөөрөмжийн алдааг бол шууд хянах боломжтойгоор давуу талтай авчирдлага байгаамаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор хуудасаар холбогдорой.